ингээ хараа. Ламишигээд бүтэн 1 2 3 4 5 6 7 давхар юм байшин. Тэр чигээрээ энэ имлэг юм билээ. Тэгээд тэр дараа цаанаас ламиши гэж байгаа салбар нь гэх юм уу нэг хэсэг юм шиг байна. Энэ бас Lami Yakub гэдэг Lami Pharmacy гэдэг өөрсдийн гэсэн ийм эмийн сантай. Тэгэхээр бас нэлээд том газар юм байна. 저희는 피부 이렇게 깨끗해도 1년에 한 2-3번은 정기적으로 모공 청소하고 세균 제거하라고 말씀드리고요. Одоо энэ нар Сингапур гоё болсон ч гэсэн ер нь жилдээ 1 юм 2 удаа. Хай. За би ингээд чамшиг цөүлийн чамшиг neighborhood гэдэг ийм Lamishig гэдэг арсны имлэг дээр ирсэн байгаа. Тэр энэ арсны имлэг нь Монгол орчуулагчтай олон улсаас хүмүүс зорж ирдэг. Дандаа 2025 оны сүүлийн 5 төхөөрөмжийг ашигладаг. Тэгэхээр бас хэмжээгээр жоох илүү үнэтэй ийм имлэг юм байна. Тэгээ би арсаа орчлуулаад сая хэмжээс ингээд зөвлөгөө авсны дагуу надад бараг нэг 10 төрлийн хийх шиг байна. Тэгээд бүгд мисийн бус аргын дандаа лазераар арьс чангалах, лазераар өсөд хол байлгах гэл тэгээд V-line илүү үүсгэх гэх мэт ингээ үйлчлэгээ авах гэж. Тэгээд нэг дор хичээл болдог гэж юм. Тэгээд маргааш орой ингээ жоохон улаагаад хавцснаас бусдаар маргааш шууд нүрээ будал ингээ явчих болдог гэсэн. Тэгээд би та бүгднийг үзээд бодит үр дүнгээ хуваалцъя гэж бодлоо. За. Энэ брэм project. Шууд ингээл хүмүүсийн солигдоод солигдоод имч ирээл тэгэл тэгснээ за одоо ингээд 5 давхраас 6 давхар руу яваарай. 6 давхарт ингээд 4-р өрөө очиод хонхоод аваад байна. Тэгснээ ингээд энэ дээр бүх юмнууд нь Монголын тайлбартай. Тэгээ миний өнөөдөр хийх бүх эмчилгээнүүд хийж ямар гам барих уу гэдэг нь бүгдээр ингээд Монгол дээр. Ийм болсон. Угаасаа одоо ийм бүхэн царайтай байх нь ч тодорхой. Бараг юу юм бэ? Лазер 2-3 тахилга хийсэн. Тэгээ нэг дор хийгээд болт юм байна. Бүгд ингээд л дараалал хийчихсэн юм. Гэхдээ бүр тийм амар бол өвдсөнгөө. Тэгээд ингээд хавдартай угаасаа байгаа үстэй тий. Улаагаад хавдаад одоо нэг 2-3 хоног нэг иймэрхүү байх юм байна. Би угаасаа яг 3 хоногийн дараа зураг авалт таахгүй юу. Тэгэхээр хугацаанд ч гэсэн гол таарлаа. Тэгээд өвдөж гин үү яаж юм гэдсэн. Гэхдээ нэг өвдсөнгүй бараг Монгол хайфуу илгэснээс бол тэрнээс авсан өвдөл байсангүй гэж би бодож байна тий. Давгүй шүү. Хөөе намайгаараа ийм царайтай. Ийм инээдтэй царайтай юм бодомжаар явчих. Гэтэ хамаагүй угаасаа солонгос хүмүүс бараг болттойгоо ингээ улаан царай мөрөдөө явж лээ. Бас зүгээр халууцаад байна. Тэгээ ер нь л ингээ гоё болно гэсэн. Тэгээ одоо чинь шууд үрдэн мэдээж мэддэхгүй 3-6 сар дотор бест үрдэн гарна гэсэн. Тэгээ одоо 2-3 хоногийн улаан царайтай л юм дээ. Сайн уу? За би Сөүл дэх Ламишигээд арьс гоцлын имлэг дээр үйлчлэг авсан хойш 1 сар өнгөрсөн учраас өнөөдөр нийлэн бодиттой үр дүн хэлж чадах байх гэж одоо бичлэг хийж байна. За би одоо бол ингээ бүтэн цаг өдөр гэртээ ямар ч буудаггүй. За тэгээ сар бас хөдөө явсан гэхэд бол миний арьс тааж гэсэн санал нийлэх байхаа ингээ glowy маш гоё байгаа. Тэгээ энэ болгоны мэдээж цаана нууц байгаа тий. Тэгэхээр би тайдаа хуваалцъя гэж хэлжсэн зүйл маань энэ одоо процедур энэ авсан лазер тий. Тэгээд арьсны ингээ гоё эмчилгээнүүдийн үр дүн хуваалцъя гэж бодсон. За тэгээд одоо ингээ ерөнхийдөө нөсөө толб бол ингээ бүгд нэлээд бүдгэрээд хэмжээгээд тонтой. За тэгээд нийтээрээ арьс ингээд чангалах аппаратнуудад орсон тэр нэгт мэдэгдсэн санагдаж байгаа надад бол ингээд нийтээрээ ингээд толицсон гэх юм уу юм ингээд илүү юм ингээд чангалаад илүү юм үр хөгтсөн тийм мэдрэмж төрж байгаа. За тэгээд дээр нэмээд арьс бол ингээд хичнээн ингээд борлоод илүү тийм одоо юу гэх юм өсөө толгодоо юм бараан болох хэрэгтэй шүү дээ. Тийм бол биш. Ерөөдөө бор тоон нэмэгдсэн ч гэсэн юм glowy байгаад байгаа. Хүмүүс ч гэсэн ямар гоё ингээ хөдөө явж байхад арьс чинь хിവэр байгаа мó гэд асуугаад байгаа. Тэгээд энэний нууцал энэ байлаа. Тэгээд ийм гоё glowy skinтэй болсон. Арьсаа нарны цэцэрхэл сайн хамгаалаад байгаа. Тэрнээс нэг хайхтар бодохгүйсэн ч гэсэн ингээл зүгээр явж байхад таатай гоё болсон. Тэгээд та хэд ч гэсэн ер нь хэрвээ Сөүлд очивол энд Монгол ажилтнтай юм болохоор Монгол ажилтнаа шууд монголоор та бүхэнд онлайнаар зөвлөгөөг нь хүчтэйч болно гэсэн. Тэгээд цаашлаад очисон хүн чинь ингээ дагуулж яваад процедур дээр чинь туслаад тий ингээд үйлчлэгэнд чинь авахд илүү амар байх болов уу гэж бодож байна. Тэгээд та хэд өөрсдөө ороод сонирхоод дэлгэмгөө мэдээлэл аваад үзээрэй. За баярлалаа. Баяртай.